За энэ Орос азраг бол Васи гэдэг нэртэй 150 сая төгрөгийн үнэтэй Василевс үйлдвэрийн юм азраг байгаа. За энэ азрагыг худалдаж авсан хүн зам тээврийн хөгжлийн дийцээ төрийн нэрээр жижигсэн юм уу? Тухайн үед Дахны замын тендерт оролцохын тулд нэг компани тусгай зөвшөөрлөө сонгуулсан. Энэ сонгуулсны дэмжлэг болоход энэ азрагны төлбөрийн талын авилга төгс. За энэ эргээр одоо хөгжлийн банкны бас Дахны замын хэрэг дээр нь холбогдож явдаг. Яагаад ярив гэж уяач нар 150 сая төгрөгөөр одоо авчна. За харин унаач хүүхдийнхээ эрүүл мэндийн амнасыг 150-аас 170 мянган төгрөгийн хувцсаар хамгаалж. Тэгээ одоо энэ хувцснууд маань яг стандартыг одоо хангаж чадж байгаа болов уу? Ерөнхийдөө бол энэ унаач хүүхдийн хувцс бол яг олон улсын байгууллагын яг шаардлагатай тийм стандартын хэмжээтэй. Одоо сайн зорилттой загвар ба. Ерөнхийдөө бол нийтлэгэл загвар тий. Бүхэлдээ одоо нийлээд хэдэн төгрөг вэ? Бүхэлдээ бол яг 100 одоо 50-аас 170-ийн хооронд л байна гэсэн үг. Одоо дуулхан дангаар хэдэн төгрөг нэмтэй? 70-аас 75-ийн хооронд л. Одоо дугуй бол зөвхөн хөөсөн цэр гэдэг штэ. Тэгвэл энэ болохоор хөөсөн цэр дээр ийм одоо фибер ийм хамгаалттай байж байгаа. Гэх жишээтэй. Одоо нөгөө хад дасгатай газар домноход л хүүхдийн тархилгааг л хамгаалдаг. Тий. Энэ доотлын одоо энэ чэжвч, мөрөвч, тохоовч эдгээр болоод ирэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг 100 ч юм уу одоо өвлийн одоо тэр компенсацийн гадуураар өмсөхөд бол тодорхой одоо нуруу чэжний хамгаалт болж өгдөг байхгүй юу? Өнөөдрийн байдлаар уралдаанчин санд 11,537 хүүхэд бүртгэлтэй байна. Монголын өв соёл болсон морин уралдаанд хүүхдийн эрхийг тэргүүн зэрэг тавих үндсэн шалтгаан бол энэ юм. Хурд морины уралдаанд цөөдөөгүй, өв соёл бүдгэрээгүй, одоо дурдах тоон статистик гэрчлэн. Монгол улсын хэмжээнд 2017 онд хурд морины 394 уралдаан зохион байгуулсан бол 18 онд 491, 2019 онд 172, 2020 онд 169, цар тахалд игдсэн 21 онд 8, 22 онд 397, 2023 онд 353, 24 онд 388 уралдаан зохион байгуулжээ. Энэ бол хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерхий газарт албан ёсоор бүртгэгдсэн тоо. Харин цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо сая дурдсанаас ч өндөр юм а. Монгол улсын хэмжээнд нэг жилд нэг 400-аас 450 орчим морин уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байгаа ийм зүйл. Хурд морины уралдааны үеэр 2017 онд 629, 2018 онд 661, 2019 онд 448 хүүхэд мориноос унсан. Мөн 2020 онд 211, 2021 онд 48, 2022 онд 397, 2023 онд 464, 2024 онд 212 хүүхэд мориноос унсан байна. Энэ тоо бүртгэлтэй уралдааны үеэр мэргэжлийн хүмүүс тоолж бүртгэсэн тоо. Жилд ийм олон хүүхэд мориноос ундаг байх нь. Мориноос унахад хэрэг өвддөг бол үзэгч та мориноос унаж үзээгүй бол сандал ширээ ундаг дугуй шатнаас унаж байсан тохиоллоо бодож үзээрэй. Хүүхэд нь унаад эмнэлгийн тусламж үйлчлэг аваад ингээд яхаар уяач нь олддог. Хайчаа явцсан. Морин сүлийн байранд орсон. Нөгөө хүүхдтэйч тоодгүй, мориоч тоодгүй. Одоо ийм асуудал байдаг. За тэгээд олж ирээл ингээл асуудал ягаал одоо шинэ хүүхэд бэртэж гимтсэн. Хөгжлийн бэршилтэй ингээд болцсон, хөл гарна хугарцсан, гимтэж бэртсэн. Ийм зүйл байж хаад нөгөө нэг ээж аав нэгэд нөгөө гараад ирдэг. Уяач нь ингээд өөр хүн байдаг. За ингээд эмчилгээ үйлчийн төлбөр гэл ийм асуудал үүсдэг. За нөгөө талаараа хүүхдийг одоо шинэ нэг хүүхд хамгааллын хуулиар хамгаалтын хувцас хэрэгслийг зогчормын дагуу өмсүүлээгүй. За хийврийг хямд те. За уралдаан тэмцээний үед нөгөө каск малгаанд салаад унчихсан. За үүнээс болоод хүүхд одоо мориноос унах үедээ толгоондоо ч юм уу бэртэл хэмтэл авсан. Ийм тохиолдол бас ингээд бүртгэн шалгадаг. 1996 оноос өнөөдрийг хүртэл хурд морины уралдааны үеэр 52 хүүхэд амиа алдсан байна.
2017-оос 2024-нд 24 хүүхэд нас барсан юм а. Хурдан морины уралдааны үеэр 2022 онд 85 хүүхэд бэртэж 6 амиа алдсан. 2023 онд 149 хүүхэд гэмтэж 4 амиа алдсан. 2024 онд 212 хүүхэд гэмтэж 4 хүүхэд амиа алдсан байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гэмтэл согог судлалын үндэсний төвд байгаа тоо. Тус төвд 2017-оос 2024 онд мориноос унаж гэмтсэн 1115 хүүхэд ханджээ. Хүүхдүүдийн 524 нь толгойдоо гэмтэл авсан байжээ. За энэ бол Нарантуул захын уртлын зангуунаас авсан 75 мянган төгрөгийн үнэтэй хурдан морины уралдааны үед хүүхдийн тархилгааг хамгаалах ёстой юм алхаа байгаа. За хүүхд бол хурдан морины уралдааны үеэр толгоогоороо унахад энэ малгай бүрэн хамгаалах ёстой. Хэдүүлээ чанарын шалгыг бодлогч бол биднэрт зарагтаа бол энийг МН стандартыг бүрэн хангасан гэж тайлбарласан. За чанар бол нэг юм байна. Шинэ малгай стандарт бүрэн хангасан гэж бид нэр зарсан л та. Хурдан морины уралдааны үед хүүхдийн тархилгааг хамгаалах зориултаа яг Америкийн Jockey гээд тэдний ундаг малгай бол $300 байт юм бил. Монголын хараа хямдхан. Гэтэ ийм чанаргүй. Хүүхдийн тархилгааг хамгаалахгүй. Хүүхдээ хурдан морин унуулъя гэж байгаа бол хамгийн сайн малгайг нь авчих ёстой. Энийг эцэг эхчүүд бас тэр уяач нараас шаардах ёстой. Уяач нар өөрсдөө сэтгэл гаргах ёстой. Одоо энийг улам сайжруулах хэрэгтэй. Уяачид хөнгөн байлгахын тулд одоо имэйлүүдээ айгүй их сайжруулж шүү дээ. Тэгвэл имэйл дөрөө тэр болгоныг сайжруулж байгаатай адилхан хүүхдийн хамгааллын хувцсын стандартыг дахиад сайжруулах хэрэгтэй байхгүй. Одоо тэгээд уяачид чинь 1.5 кг-ын жинтэй эрвэхээ имэйл гэдэг юм гаргаад ирлээ шүү дээ. Намайг анх стандарт гэж явах үед тийм бараг байхгүй л байсан байхгүй. 2017-оос 2024 онд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 16 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн наснда бусдын асаргаанд шилжсэн. 68 хүүхэд бугуй болон сарвууны, 27 хүүхэд өвдөг болон шилбэний, 25 хүүхэд тохоо болон шууны, 19 хүүхэд хүзүү болон мөрний, 13 хүүхэд шагаа болон тавхайн, 10 хүүхэд түнх болон гуйны, 7 хүүхэд цээжний, 5 хүүхэд хэвлийн гэмтэл авсан байна. Хурдан морины уралдаан үсрэгэнд хурдан морины нуруунд дээр хүүхдийг суулгасан тул хамгаалах хувцс хэрэглийн заавал өмсүүлэх ёстой байдаг. Тэгээгүйс хүүхдүүд маш их эрүүл мэндийн амнаас алдчихэв. За миний гарт шүүх эргээ зөвлөлийн хэргийн удирдлагын хилцээс авсан шүүхийн шийдвэрүүд. 2019-с 2024 онд хурдан морины уралдааны үеэр хамгаалах хувцс хэрэглэлээ өмсөөгүйгээс амнаас эрүүл мэндээр хохирсон юм 9 хүүхдийн эмгэнэлт ийм хэрэг байна. Завхай аймаг, Сүхбаатар аймаг, Баян онгор, Дундгой, Воолтай, Налах дүүрэг, Төв аймаг, Сүхбаатар аймагт хурдан морины уралдааны үеэр аймаг хүрсэн ийм хүүхдүүдийн эмгэнэлт хэрэг. За энэ хүүхдүүдийг нас барахад уяачт нь болохоор 1-2 жилийн тэнцэн харгалзах гэсэн. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэдэг зүйл ангиар. За энэ уяачт нар нь юу гэж заргалж ийн гэж нөхөө олгороо өгөхгүй гэж. Хурдан морин унуулдаг мөртлөө хүүхдийн амь насанд ийм хайхрамжгүй томжиргүй ханддаг. Яг Бодит кейсүүд бол маш их байгаа. Даатгуулж байна. Даатгалаас олдож байгаа одоо хүүхдэд олдож байгаа тохих хэмжээний одоо дэмжлэгч гэдэг юм уу эрүүл мэндийн мөнгөнд тусламж ингээл явсаар байгаа л маш бага ирдэг штэ. Тэгэхээр энэ дээр бол маш их хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар программын санд бол нэгдсэн байдлаар 11700 хүүхэд хурдан морин ундгаа гэдэг бүртгэлтэй байна. За үүний одоо 1000 гаруй л зөвхөн одоо өөрийнх нь хүүхэд ундгаа гэдэг судалгаа мэдээлэл байна. За тэгэхээр цаана нь бол 10 гаруй мянган хүүхэд бол хин нэгний хүүхдийг гэрээлсний дагуу эцэг эхээс нь зөвшөөрөл аваад одоо тэр морийг унуулж байна л гэсэн үг. За мэдээж дуртай одоо хурдан морин унах дуртай сонирхолтой хүүхдүүд байгааг үгүйсэхгүй. За нөгөө талдаа дийлэнх нь бол амжиргааны балгаач төвснөөс доогуур орлоготой өргөдлгөөсөн аав ээжийн хүүхдүүд эсвэл одоо гэрт нь хин нэгэн хүн за байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй байх ч гэдэм юм уу те ажил
орлогогүй байх, за архины хамааралтай байгаа ийм одоо эмзэг бүлгийн, цорилтод бүлгийн ийм одоо айл өрхийн хүүхдүүд дийлэнхтэй одоо энэ морины ажлыг хийж бас хөлстэйгээр морь унах, морь маллах гэдэг ажлыг бол хийж байна гэдэг судалгаа харагддаг. Булган ханга морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Журамт хурд галын уяач, хуульч, гүн бэлгээр ахлуулсан судлаачид нэгдсэн үндэсний байгууллагын санхүүжилтээр хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх сэдвт судалгаа хийсэн. Судлаачид үндэсний төв архивын сан хөмөрөгт хадгалагдж буй 1803-аас 1920 оны наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд монголчууд 5-аас 8 дугаар сард даншиг наадмаа хийдэг байсан нь тогтоогдожээ. Хурдан морины хаврын уралдааны 20 дугаар зууны сүүлээр хаврын улиралд Мерсер бүр сүүлд 2004 оноос засгийн газрын тогтоолоор зохион байгуулах болсон байна. Үүнээс үзвэл хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч өвөл хаврын улиралд зохион байгуулах нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл хэмээн үзэх бодит үндслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гүн бэлэг нарын судлаач хийсэн юм а. 2015 оны дээрх судалгаа болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд түшиглэж хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Мон феминет үндэсний сүлжээ, өсвөр үеийнхний хөгжлийн төв, хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал, бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний зөвлөл, хүүхдийн эрхийн үндэсний төв зэрэг төрийн бас байгууллагууд дөнжин гаруй хаврын уралдааныг товлсон засгийн газрыг захиргааны шүүхэд өгч улмаар 3 шатны шүүхтээр ялалт байгуулсан юм а. Урт хугацааны өрнөл хүүхдийн эрхийн төлөөх тэмцлийн үр дүнд засгийн газраас 2018-2019 онуудад тогтоол гаргаж өвөл хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахыг улмаар уралдааныг хоригдсан байдаг. Засгийн газрыг шүүхэд өгч ялсан ELC нөхөрлөлийн хуульч баасан жаргал энэ ажлаараа олон улсын хуульчдын холбооны шилдэг пробоно хуульчийн шагнал хүртсэн билээ. Уяачтай холбоо ч өөрөө эрх мэдэл, мөнгө, улс төр гэд ингээд бүх юм нь холилдсон газар. Одоо бүх юм нь ингээд давхарлагдсан газар тий. Тэгэхэд ингээд гадна талаас нь хүүхдийн эрхийн байгууллагууд, за нөгөө анхан шатн дээр ажиллаж байгаа гэр бүл хүүхд хамгааллын хөгжлийн байгууллагууд ингээд хүчин мөхөсдөж байгаа байхгүй юу. Тийм байдалтай байсан. Тэгээд захиргааны хуулинд батлагдаад бас яг иргэний нийгмийн байгууллагуудад энэ стратегийн өмгөөлөл хийхэд, нөлөөлөл хийхэд бол маш хүчтэй дэмжлэг болж ирж байгаа байхгүй юу. Дахиад засгийн газар өөрөө за бид нэр энийг хориглох ёстой байна гэдэг бас манлайл үзүүлж байсан. Энэ дээр зөвхөн иргэний нийгэм хуульч гэхээс л бас улс төрийн манлайл байсан гэж бид нэр зүгээс үздэг. 2025 оны 1-р сард уяачид морьтой жигсаал хийж өвөл хаврын уралдааныг сэргээхийг шаардсан. Удсанчгүй гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгаалал хариуцсан сайд инх хамгаалан 3-р сарын 1-ээс эхлээд орон нутгийн засаг захиргааны шийдвэрээр уралдаан зохион байгуулж болохоор шийдсэн тухай мэдээлэл өгсөн. Уг шийдвэрийг буруу шааж нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлэл гаргасан. Мэдээлэлд Монгол Улсын засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль шуулралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж зохион байгуулалтын үйл ажиллагаанд тусган шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт нэгдсэн үндэсний байгууллага гүнээ найдаж байна гэж дурдсан байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээллийн мөрөөр тус байгууллага ямар нэгэн арга хэмжээ авдаггүй гэдг нь анхаарал татаж байлаа. Энэ талаар бид тодрууллаа. Гэрээ хөнөөцөр хүлээс үүргээ биелүүлэхгүй бол юм санкц байд юм уу? Түрүү чи нэр дурдсан гэрээнүүдийг бол бүхэлд нь хүлээгээд авцсан байгаа. Тэгэхээр үүргээ биелүүлэх ёстой л гэсэн үг. Тэгээ энэ асуудал бол хүүхдийн эрхийн оронд дахиад яригдах бах. Тэгээ дахиад зөвлөмж мэдээж ирнэ. Урд урдах зөвлөмжүүд дээр бол дандаа сайшаагдаж явж ирсэн. Тэгэхээр энэ удаа бас л адилхан одоо тайлан хүрэгдсэний дараагаар хэлцээ дахиад зөвлөмжүүд ирнэ л гэсэн үг. Энэ хугацаанд улсын хурлын гишүүн Баасан жаргал, Ариун Заяа, Саран Чулуун, Наран Туяа, Нара, Лувсан Жамц нар хуульчдын холбоо, хүний эрхийн үндэсний комисс, Тодмонлоо яж Дулумсарн, хүний эрхийн чиглэлийн төрийн бас байгууллагууд байр сууриа нэгтгэж засгийн газраас алдаагаан засахыг шаардсан. Хүүхдийн эрхийн төлөө хүмүүрийн үг төрд хүрснээр засгийн газар 1-р сарын 29-ний тогтоолоороо 11-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл 18 наснд хүрээгүй хүнээр өвөл хаврын цагт морь унуулахыг хориглосон. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг шадар сайд болон хууль зүйн дотоод хэргийн сайд цагдаа ерхий газрын дарга нарт үүрэг болгосон юм а. Өвөл хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахыг хориглосон ч үндэсний баяр наадмын тухай хуульд зааснаар баяр наадмын хурдан морины уралдааныг 8 болон түүнээс дээш насны хүүхэд унахыг зөвшөөрсөн зохицуулалт хэвээр байгаа юм а. 7 байсныг 8 болгож байгаа. Яг баг багаар ингээд бид нар эндсэндээ бол олон улсын нөгөө гэрээ конвенцээр хүлээсэн үүрэг рүүгээ ингээд явж л байна. Гэсэн ч гэсэндээ энэ өөрөө эрсдлийг бол давхулж байгаа. Олон улсын байгууллага, олон улсын хөдөлмөрийн байгууллага бол манад ядаж 16 нас болгож байгаа гэж. Тэгэхээр бол
ерөнхий шаардлага нь бол одоо 18 нас. Тэгэхдээ үндэсний одоо уламжлал, төр ёсны уламжлал одоо энэ соёлыг харгалзаад ядаж 16 болгооч гэж байгаа. Ийм шаардлага тавьж байна. Уралдаанч хүүхдийн насыг ахиулах арга хэмжээг авах шаардлагатай. Тэр хүртэл Монгол улс нэгдэн орсон гэрээ конвенц олон улсын өмнө хүлээсэн үүргээр шахалтад орж байна. Тэр хүртэл 2025 оны 1-р сарын 29-нд баталсан засгийн газрын тогтоолыг зөрчиж, өвөл хаврын цагт 18 нас хүрээгүй хүүхдийг эрсдэлд оруулмааргүй байна. За хэрүү одоо шинэ засгийн газрын тогтоолыг зөрчиж уралдаан тэмцээн зохион байгуулсан тохиолдолд хүүхдийг төвчхөө одоо хөдөлмөр эхлүүлсэн гэдэг одоо зүйлээр эрүүгийн үеийн 16-гийн 10 заасна зүйлээр эрүүгийн үүсгэн шалгах юм байна. Тогтоол ингээ гарцсан байна л да. Тогтоолын ингээ яаж хат зур телевизийн бичлэг хийсэн юм аа. Манай одоо ингээ нэг 80 настай одоо нэг буураагийн одоо ой болох гэд өвлийн одоо тэргүүн сард одоо ингээ хаврын тэргүүн сард ингээ төрсөн юм аа. Энэ одоо телевизийн бичлэг хийсэн юм аа. Бид нэр уралдаан хийгээгүй гэж яриад байдаг. Гэсэн мөртлөө гараанаас барайнд ингээ морь уралдсан байдаг. Хүүхэд морь унтсан байдаг. Тэгэхээр энэ бол ингэж хэлснээрээ энэ одоо хуулийн зөвшөлтөөс одоо ингээ одоо салах ингээд боломжгүй юм аа. Чөлөөлөгдөх ингээд боломжгүй юм. Төрд ёсны түүхэн уламжлал, өв соёл гэдгээр одоо дулдагдж түүнээр халахвчилж хүүхд эрхийг зөрчиж болохгүй. Энэ мэдээж монголчууд өв соёлоо тээх ёстой. Уламжлалаа алдаж болохгүй үнэн. Гэхдээ энэ өөр ялгаа цагтай байх нь шүү дээ тийм. Хүүхдийг яаж ажилуулж байгаа хүмүүс хинч хүндэж ярихгүй байгаа байхгүй. Тэр цаг хугацаанд хэдэн сарын хугацаанд одоо тэр үндэ морь малаа уйдаг хүмүүс бол маш удаан хугацаанд хүүхдийг тэнд ямар ч үнгүүгээр хүүхдийн эрхийг зөрчиж тэнд хөдөлмөрлүүлж иж уралдуулдаг. Засгийн газраас хориглоод байхад л хулгайгаар морь унуулж хүүхэд эрсдүүлснийхэн шанд ерөнхийлөгчийн зарилгаар цолоо хураалгацгааж байсан намтар морин спорт уяжны холбооны бизнесмен уяач нарт бий. Тэдний хэсэг тэргүүлэгч хаврын цагт хүүхдээр уралдаан чийлэхийг засгийн газраас жишимчгүй шаардаж байна. Тогтоолоо эргэж харахгүй бол 21 аймагт бүсийн нэг ч уралдаан зохион байгуулахгүй гэж мэдэгдэв. Энэ бол өөрсдөө Улаанбаатарт амьдарч дулаан жүчээнд үнэтэй тэжээлэр мордон тэжээж цол бөгөөд ашиг хүртдэг бизнесмен уяач нарын шантааж болохоос нүүдэлчдийн өв соёлын цөм болсон хөдөөгийн малчин уяачдын хүсэл биш юм. Баримтат гэрэл зурагчин Давааним Монголын 21 аймаг Бүхэл суманд очсон зурагчдын нэг. Түүний хаврын бүсийн дүнжин гараа уралдааны үеэр дарсан зургууд алдартай. Унаач хүүхдийн аюулгүй байдал, хаврын уралдааны эрсдлийг ойлгуулсан түүний зургууд 10 гаруй жил нийгэмд нөлөөлсөр байна. Хөдөө морин дээр өссөн тэрээр ингэж ярьж байна. Аимшигтай дүр зургууд байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээд энэ зураг бол ингээд дугаасаа гадуур ингээд явдаг зураг байхгүй. Энэ бол яг л тэр нөө дүнжин гарын одоо 2013 онд авсан зураг байхгүй. Яг нүдэн дээр л унж байгаа. Морин үргээл хүүхэд унж байгаа байхгүй. Тэгээд ойрхон машин дээр ингээд маагаж машин тэрэгнүүдээ ингээд тулгай тавьсан. Машины одоо хамар дээр тавиад тэгээд ингээд хүмүүс ингээд энэ тус. Одоо энэ зураг бол сошиал орчинд бол зөндөө явдаг шүү дээ. Энэ хүүхдэд гайгүй дараа нь та асууж үзсэн үү? Ер нь бол гайгүй. Тэгээд энэ нөгөө нэг яг хөө тэгэл одоо нэг үндсэн ажиллаа хийгээл зураг аваад хэдэн зураг аваад тэгэл цаашаагаал явж байгаа юм. Тэгээд дараагийн зургууд. Энэ нөгөө нэг түрүүний л яриад байгаа өдөр нь ингээд нөгөө цас нь хайлал одоо энэ зураг бол одоо алдартай зураг тийм явдаг шүү дээ. Тэгээд одоо энэ чинь нөгөө нэг урд нь явж байгаа морь авсаа арагшаага нөгөө шавар шахаага ингээл цацаал тэгэл ямар л ойлог байв. Хөөсөл каскгүй уралддаг байсан юм уу те? Тий одоо чинь энэ дээр бол хүмүүс бол тэгээд 2013 онд ингээд хүүхдүүд чинь бараг бүтэн хэрэглэлтэй байсан. Энэ чинь одоо төр зураг нь л ийм л байгаа. Тэгээд одоо юу гэдэг баримтат гэрэл зурагчныг одоо баримтат одоо зурагчдыг жишээ нь ингээл дандаа юм асуудалтай ийм зураг авлаа гэдэг. Одоо бид нар ямар ийшээгээ шавар шахаа цацж байгаа юм уу, каскыг авж байгаа ямар зургийг авах вэ? Жирс болж л байгаа үйл явдал баггүй үү? Тэрийг л аппаратаараа дамжуулж авч үлдчихэж байгаа. Одоо бол яг энэ нэг 2, 3 сар, 4 сар, за 5 сар гартал яг энэ хөдөөний одоо тэр
Тэгэн өв соёлоо тэгээд явж байгаа морь маландаа хайртай тэр одоо малчид юу энэ морь малаа уях яаж хэрхэн яаж хідэн малаа онд оруулах уу гэж одоо бодож байгаа энэ цаг үе шүү дээ. Ер нь бол яг өв соёлоо ярих юм бол тий давкал очиход айлд ерөөсөө ганцаархнаа нэг өргөдлгоолсон хүн байж гин. Эхнэр нь бага насны хүүхдээ юм эсвэл хүүхдээ дагаа сумын төв рүү сургууль руу дотор байр руу эсвэл гэртээ тий ингээ байж байгаа гэдээ ганцаархнаа байж байгаа тийм төр зураг байна. Эсвэл хоёулахнаа байж идэг. Эхнэр нөхөр хоёр байж идэг. Эсвэл гуруулаа байж идэг. 4 юм уу 5 настай хүүхдтэй нэг гуруулаа байж идэг. За манай дараа жил сургуульд орно гэхлээр ахаал нөгөө төр зураг. За нэг л зүйл энэ удаагийн нэвтрүүлэгт маань оролцсон бүх зочин морины өв соёлд хайртай болсон. За энэ хүмүүс бүгдээрээ морины өв соёлоо монголчууд уламжлан дээдлэн өвлүүлэх ёстой гэдэг дээр байр суурь нэгтэй байгаа. Юун дээр шүүмжлэлтэй байгаа гэдгийг сая бид нар хүргэлээ шүү дээ. Хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй. Хүүхдийн амнаас эрүүл мэнд нэгдүгээрт. Энэний төлөө бүгд зогсож байгаа маа. Яагаад гэвэл төрийн сүлдэндээ залсан Монгол морины нуруунд дээр Монгол хүүхэд мордноо. Ийм учраас бид энэ удаагийн тусгай сурвалжлага бэлтгэсэн юм аа.